За тэгэхээр бид нар энэ цаашдаа нэлээд Монгол үндэсний хөтөлбөрийг ер нь цаашдаа юу хийх хэрэгтэй юм? Ямар алдаанууд гаргасан юм? Энийг яаж засах юм? Эннээсээ одоо цаашдаа хийх зүйлүүдээ ярих хэрэгтэй. За ярих зүйл бол миний сая хэлсэнчлэн алдаагаа засахаас л ажиллаа эхлэх ёстой. За тийм болох тэр зэрэг та бүхэндээ би нэг товчхон энэ тал дээр одоо яг ямархуу зүйл хийх ёстой байгаа юм бэ гэдэг талаар мэдээллүүдийг өгье гэж. За гарсан алдаанууд бол юу байсан бэ гэж. Алдаа бол ерөнхийдөө юу байсан гэхээр нэгдсэн удирдлага байгаагүй. Хүмүүс одоо ингээд ажил нэг амжилттай болоод ирэхээр өөрийнхөө нэр дээр наах гад одоо энэ миний юм гэдэг шиг аль одоо юу гэх юм өмчил зүтгэцгээсэн дэндүү төрөөс их хамааралтай байсан. Өдөр тутмын ажил нь явдаг бүтэц байгаагүй. Нэгдсэн удирдлага ерөөсөө огт байгаагүй. За тэгээд юу гэх юм ашиг сонирхлын зөрчил маш их орсон. За ашиг сонирхлын зөрчил бол одоо юу гэх юм цог цэцэг сайдаас ахгуулаад л одоо хувийнхаа лабораторийг нөгөө арсны имлэгийг жишээлхэд илгэний вирус тоолдог, илгэний имлэг болгох гой зүтгэх ч юм уу тийм ээ. Эсэн бусын янз янзын юмнууд. Одоо тэгэл юу гэх юм баг зэрэг мөнгө хуваарлагдаад ирэхтэй зэрэг нөгөө лабораториуд нь хоорондоо мөнгө олохын тулд баахан өвчтнүүдийг одоо мэдэгдэхгүй цусны дээжийг аваад тэрэн дээр шинжилгээ хийгээд л ингээд самраад хайчихсан юмнууд зөндөө байгаа. За энэ самралтын эхлэлийг бол ерөнхийдөө сайд нь өөрөө эрүүл мэндийн сайд аюушийн цог цэцэг өөрөө тавьчихсан. За тэгээ нэг юм гараанаасаа буруу эхлэхдээ ерөнхийдөө болдгоо зөв сөөргөө зөв бүтцгүй эхэлчих юм бол ингээд бүх асуудал болчдөг. За тэгэхээр энэ гаргасан алдаануудыг одоо гаргахгүй байх энэ үндэс суурьуудыг бид нэ бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бол асар их байна.